Миний хувьд болохоор аавыгаа бол амьдралдаа огт харж байгаагүй. Тэгээ миний хайртай ээж маань намайг 9 настай байхад өөд болсон. Тэгээд ер нь хайртай дотны хүнээс хагацах өвдөх л хэцүү юм да. Үрдэггүй айлсан миний хайртай ээж үсэг борол болсон намайг сэрсүүгээ ээживэн дөө их надад хайрсан энэл миний тоолдоо ээживэн ээжийн тухай дуудуулахад заримдаа жоохон хэцүү уйлчих гад болдог. Заримдаа бол сайхан байдаг. Ээжигээ бодоод арай тайвшраад сэтгэл хөнгөрөөд явцдаг. Намайг мөнх насан гэж чимэцээ уучлаарай. Чимэцээ мөнх насан гэдэг. 10 жилийн дунд сургуульд байхдаа үлээвэр хөгжмийн хамтлагт айлт хөгжим 4 жил тоглож байсан. Бацаахан багштай. Тэгээд гитар хөгжмийг бол өөрөө би дааж сураад дуунуудаа бас би дааж сураад ингээд дуулж байгаа. Би бас нэг олон жил хүмүүнлэгийн чиглэлээр ажилласан. Сайн дураар цалингүй 14 орчим жил ажилласан. Тэгээд хүмүүнлэгийн чиглэлээр ажиллахад мэдээж сэтгэл сайхан. Харин нэг зүйл хэцүү болчтой. Тэр нь санхүүгийн тал дээр нэлээд хэцүү болчтой. Тэгээд өөрөө би одоо ингээд гитар сураад бас нэг дуу ай сурахад нэлээд хөдөлмөр цаг ордог юм байлаа. Тэгээд хөдөлмөрөө бас хүмүүсийн сэтгэл миний дууг сонсоод одоо нэг ч гэсэн хүний сэтгэл бас сайхан болвол одоо бас сайхан байна. Миний хувьд болохоор аавыгаа бол амьдралдаа огт харж байгаагүй. Тэгээ миний хайртай ээж маань намайг 9 настай байхад өөд болсон. Тэгээд ер нь хайртай дотны хүнээс хагацах өвдөх л хэцүү юм да. Ээжийн тухай дуудуулахад заримдаа жоохон хэцүү уйлчих гад болдог. Заримдаа бол сайхан байдаг. Ээжигээ бодоод арай тайвшраад сэтгэл хөнгөрөөд явцдаг. Ээжигээ хайрлаараа ойлгоороо бас ээж нь хүн болохоор заримдаа хэцүү байдаг байх. Чиний тусламж хэрэгтэй байх. Чиний одоо ээжигээ хайрлах хайр ээжд нь хэрэгтэй байх. Ээжигээ хайрлаж ойлгож дэмжиж туслаарай л гэж хэлээ. Oh,